За өнөөдөр би та нартаа дэлхийн нэг хуулийг тайлбарлаж өгье. Энийг ингээд анхааралтай сайн сонсоод ойлгочих юм бол хүмүүс дэлхийн ертөнцөө, энерги, өөрийнхөө энергийг, өөрийн язгуур энерги аягүй сайн ойлгодог. Тэг үүнийг ингээд ойлгочих юм бол ер нь юмд яаж хандах хэрэгтэй юм бэ? Өөрийгөө олох, тэр гол замаа олох, замд нас тос болох юм болоо гэж ингэж бодсон юм аа. За ингээд та төсөөлөд үзье та өөрийгөө ингээд хүүхдийг төрүүлээд эцэг их болж байхдаа ингээд ээж аав болж байхдаа нэг юм гоё мэдрэмж авч ирсэн тийм үү? Яг тэрэн шиг дэлхийн ертөнц анх юм хий хоосон энерги байхдаа тэр энергийн тусламжтайгаар тэр энергийн орц найрлагаас амьтай бүхэн үүсэж байгааг хараад маш гоё мэдрэмж аваад ингээд хүн энэ хүүхэд маань надаас үүссэн штэ гэж бодохороо хүүхдээ тэнэг мангарч байсан хайрладаг шиг дэлхийн сүнс дэлхийн ертөнц өөрөө тэнгэрлэг ухамсарлаг энергүүд өөрөө өөрсдийнх нь орц найрлагаас ингээд амьтай бүхэн үүссэн учраас хүн төрлөختнийг амьдтайг ингээд маш их хайрладаг байх нэ. За ингээд тэгсэн чинь хүүхдүүд ингээд өөрийгөө ингээд илчилдэхгүй тийм үү ээж аавдаа юу гэсээд байгаагаа ямар хүн болмоор байгаагаа ямар хүмүүстэй найзалмаар байгаагаа ч юм уу хэлэхгүй нуугаад ингээд улам чимээгүй болоод ээж аав гэдэг зүйлээ арай өөр өнцгөөс хараад нэг юм дотгошоогоо тийм ингээд нууцлагдмал байгаад байдаг тийм ингээд ирэхээр харилцаа сонирн болоод нэг ээж аав нь хүүхдүүдээс сэтгүүлж эхлээд тийм чи ер нь хинтээ найзлаад байгаа юу игээ удаа чи яадаг болцсон өмсцэн зөөсөн чи яатсан ингээл ингэж одоо ханддаг шиг дэлхийн ертөнц ч гэсэндээ яг л ингээд бидний эцэг ихтэй адилхан таны дотор юу хүсэж байгааг та юу мөрөөдөж байгааг юу биелүүлэхийг хүсэж байгааг мэдмээр байдаг. Гэтэл ингээд ямар ч залбирал хэлдэггүй те ямар ч өөрийгөө уудалж илчилдэггүй хинт ч яг үннээрээ байдаггүй өөртөө бүр яг үнэн мөннөөрөө байдаггүй хүмүүсийг мэдэрч чадахгүй ойлгож чадахгүй байгаадахаар энэ цаг хугацааны дунджаар хүн дэлхийн сүнснээс буюу өөрийгөө төрмөл үүсгэсэн одоо шин чанараасаа холдож эхэлдэг. Тэгэхээр нэг хүүхд ээж аав хоёрын хооронд ингээд зааг гараад нэг ойлголцохгүй ойлгохоо болоод итгэлцэл байха болоод ирэхээр нууцудаа ингээд хуваалцахгүй болоод ирэхээр юм хөтөн хөндөй болоо те хоёр өөр замаар явдаж шүү хүүхэд нь одоо би стай ингээс явлаа гэл эцэг хинтэй би чамайг стай удирдах дийлэхгүй юм байна гэл ингээл би чиний төлөө бүх л зүйлээ зарцуулсан гэл тэрэн шиг дэлхийн ертөнцөөс ингээд хүн төрлөختний төлөө бүх л зүйлээ зарцуулсан юм байна л да ерөөсөө тав тухтай байх идэж уух өөрөө ингээд амьдралынхаа зам ёсоор өсөж торниод би болох те уйлрал агаар нар салхи гэл бидний одоо хүн болж одоо ухамсартай болох туслах бүх л зүйлээр хангасан юм байна. Тэгэхээр бидний ээж авч гэсэндээ тий ерөөсөө өөрсдийнхөө бүх цаг зав хайрыг биднэрт зарцуулаад биднийг л өсөрч том болгоход ингээд бүхнээ зарцуулсан байдагтай л яг адилхан байгаа байхгүй. Гэтэл ингээд харилцаагүй байснаасаа болоод санамсаргүй үйлдэлүүдээс болоод ингээд харилцаа хөндөрдөг шиг дэлхий дээр та яг хүснээр амьдрахыг хүсэж байгаа мөртлөө чадахгүй байгаад ажил амьдралтын саадууд гарч ирээд байна гэдэг нь та нөгөө өөрийгөө бүтээгч сүнстэй дэлхийн ертөнцийн энерги энэ дэлхийн сүнстэй ярилцахгүй сэтгэлээ уудлахгүй өөртөө болон бусдад үнэн мөннээрээ байхгүй те яг ингээд гоё дэлгсэн ном шиг яг чин сэтгэлээсээ байхгүй байгаа учраас таны ингээд амьдралд тэг эцэг ихтэй таныг ойлгохоо болоод танд тусламж үзүүлэхэ болж байгаатай адилхан дэлхийн сүнс ч гэсэн тантай харьцаа болоод таныг ингээд сонсгоо болдог таныг бүр ойлгохоо болдог гэсэн үг. Тийм учраас хүн бүрийг яг одоо нөгөө дэлхийн энерги 90 хүмүүс юм 3D ертөнцөөс 5D ертөнц рүү шилжих гээд байгаамаа. Тэгэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс маш их хэрэгтэй байна тий. Цайлган цагаахан дотроо юу бодож одоо юу санаж байгаагаа зүгээр сайхан илчилж чаддаг тий. Хин хиндээ муу санаагүй дээрэс нэм хөшиггүй баггүй одоо нууцгүй байх нь таны дэлхийн сүнс таныг сонсоход тусалдаг. Тэгэхээр ингээд өөрийнхөө үзэл бодлыг бичээд шатаадаг те залбираад гаргадаг, илчлээд гаргадаг өөрийн дотоод сүнсэндээ үнж буюу яг юм язгуур өөртөө үнж байгаа хүмүүсийг дэлхийн сүнс сонсдог, мэдэрдэг, үргэлж чиглэл явуулдаг. Бид нар ингээ ээж аавдаг бүх болсон юмаа хэлээд те найз нөхдөө хэлээд үзэл бодлоо хэлээд юу гэж байгаагаа хэлээд дэвэл ээж аав маань тэр ингээд боломжийг нь хангаж өгөхын тулд туслаад, дэмжиж, сургалтанд явуулаад, юу гэсээд байгаа тэр хүсэж байгаа амийг өгөх гэж хичээдэгтэй адилхан дэлхийн нууцуд ч гэсэн яг ингэж л явдаг. Та дэлхийн гүнд яаж орох вэ гэхээр та яг л ингэж гэрчилж, залбирч, хилэлцэж, тэ өөрийгөө сонсож, мөн өөрийнхөө энергитэй үнэн байж, өөрийнхөө дотоод мэдрэмж одоо чакрандаа тэ өөрийнхөө бүхэл өөрийн тань бүрдүүлж байгаа бүхэл зүйлдээ үнэнч байж байгаагаараа та өөрийгөө эдгэн, эмчлэн, мөн дэлхийн ертөнцийн эерэг энергийн одоо сүнс мэдрэмжүүдтэй холбогдно түүнээсээ тусламж дэмжлэг аавна. Ийм ч учраас бид нар дээд ухамсарын үг дээдсүүдтэй залбирдаг байгаараа, гэрчилдэг байгаараа, бичдэг байгаараа, тэ ярьдаг байгаараа, яг үнэн мөнгөөрөө байгаараа битгий дүр эсгээрээ, битгий
хөшигний ард байгаараа битгий худлаа одоо тэ өөрийгөө хуураараа худлаач гэсэн үнэн ч байсан алдаатай ч гэсэн яг үнэнгээ хүлээчих юм бол дэлхий таныг уучилдаг, дэлхийн ертөнц таныг үргэлж хайрладаг, үргэлж танд тусалд юмаа гэдгийг чиглээд байгаа байхгүй. Энэ бол ингээд энергийн хуулийн маш том зарчим. Тэгсэн хэрнээ хамгийн анхдагч маа айгүй энгийн зарчим. Ерөөсөө л өөрөөрөө байцгаа, үнэнгээрээ байцгаа тэгвэл чамд тусалъя, боломжийг чинь гаргаж ирья л гэдэг байгаа байхгүй. Бид нар ч гэсэн яг эцэг хэмээн бид нар тэгжил ханддаг үстэй. Үнэнгээ хэлээ. Худлаач гэсэн болох ч гэсэн болохгүй ч гэсэн үнэнгээ хэлээ. Тэгвэл ээж нь туслая, аав нь туслая, засаад үгүй, залруулад үгүй, хамгаалаад үгүй, улам хүчрэхэг болоход чинь тэгээ юу хэрэгтэй байна, яамаар байгаа ингээд ингэдэгтэй л яг адилхан байдаг. Гэтэл хүүхдүүд ерөөсөө хэлэхгүй те нуугаал, айгаал. Эсвэл яг нэг ингээд үнэнгээ хэлчих үе нь яг нэг тохиолдол нь таарахгүй нөхцөл байдал нь одоо буруу үедээ илчдэг ч юм уу ийм зүйл болдог. Яг нэг дэлхийн ертөнцийн мэдрэмж сүнстэй холбогдоход ч гэсэн яг л юм байдаг. Тэгэхээр ингээд өөрийгөө гоё мэдрээд өөрийгөө юу гэж байгаагаа мэдээд түүндээ залбираад хэлээд яриад ингээд дэлхийн ертөнцтэй холбогдчих юм бол дэлхийн сүнс бол үргэлж таныг хайрладаг, үргэлж таныг хамгаалдаг, үргэлж таныг сонсхийг хичээдэг, таныг дэмжмээр байдаг, хөгжүүлмээр байдаг, танд туслахыг хүсдэг. Тийм учраас та ингээд итгэлээ битээ алдаа те дахиад өргөжлүүд сайхан сэтгэлтэйгээ байсан бол тэрүүгээрээ л бай. Үнэнч тусрахыг цайлган байсан бол тэрүүгээрээ л бай. Хинч таны гомдоосон хизээч битгий өөрийн язгар одоо мэдрэмжээ битгий өөрчил. Та энэ шалгалтуудыг давж чадах юм бол бурхан буюу энерги тантай холбогдно. Энэ энерги тантай холбогдчих юм бол шинэ эхлэл, шинэ амьдрал таныг хүлээн та бүтээлч болно, та хүсэл эрмэлзлэр дүүрэн болно, та юунаас ч айдгүй болно, та номлогч болно, та багш болно, та дахин төрөх болно. Ингээд та нартаа амжилт хүсье.